Хүмүүс тэгдэг байхгүй. Энэс яг аав юм аа үгүй ээж ч юм уу. За аав ээж нь адилхан даа гэж орчихдээ шүү дээ. Том ацаар намхан хамар юу гэдэг те энэхлэр нүдэн алга болт яг нийтлэг юм хамт яг зэрэг таарцал юм шиг байгаа юм л та. Нөгөө олон жил амьдрахаар ч байгалийн хуулиар идэж ууж байгаа одоо унтж байгаа хэмнэлээс шалтгаалаад улмал адилхан болдог гэж хүмүүс тэгж те. Эхэндээ ч эрэгтэй хүнтэй адилхан гэж хэлдэг. Эвгүүлээс одоо бол тэгээд тасцөө. Хүний нөгөө ээж мэддэг гэдэг яг үнэ юм бэл. Би чин дээр нэг ихчтэй манай ихч 20 настай байхгүй юу. Тэгэхэд манай ихчил хүн амтнтай өргөхөл гэж ярьдаг байсан болохоос биш. Намайг өөрөөсөө 8 ах хүнтэй өргөх чинь гэж юу ч хинч санаагүй байсан баг. Тэсэн чи манай ээж болсон чи за яах вэ гэж хүлээж авсан. Манай аав чи ихлэ ууралсан. Аавын эрх охин баг айлын эрх охин болохоор шүнжэнгөө уйлаа суудсан чи аав бүр өглөө нь босч ирэнгүүтээ чи тэгээд дасцсан юм уу? Тэгсэн чи эргэж хараад дасцааваа гэж уйлж билээ ёо. Тэгсээр агаа суудсан байхгүй юу ер нь л энэ одоо алаах нөхөртөө суух гал яарад гэсэн юм бахтай гэж боддог байхгүй юу. Тэгээд 7 настай анх сургуульд оронгуудаа 16-аад төгссөн байхгүй юу. Тэгээ 20-тай их сургуулаа төгссөн. Тэнгүүтээ 21-тэй том хүүхдээ гаргаад ажил хийх боломжгүй. Хүүхдээ жишээлж ярихаасаа санаа зовдөг штеп. Яана 17 настай хүүхд 25 залуутай уулзна гэдэг бол амар юм баггүй юу? Ер нь бол одоо нийгэм амар эвгүй штеп тий. Миний азар гэдэг ч юм уу ингээд заяаныхаа антай ч юм уу уучраа явцсан байж болно. Тэгтэл тийм биш хүн амар их байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр аз хэр их заяахыг хүн мэдэхгүй штеп. Тэнгүүд ингээл 17 тэрнээс 25 хүнтэй уулзаад 20 жилийн дараа ийм 4 хүүхд гаргаж яриа сууж ийн гэд хүн сонсох бол бас өөр ахгүй юу тий. Гэтэ одоо би л хүүхдүүдтэй хэлдэг л те. Ер нь хүн хэдэн ч настай хүнтэй сууж болно. Хамгийн гол нь зөв хүнтэйгээ л суух. Хэдэн настай ч хүүхд гаргаж болно. Зөв л хүн байх ёстой. Хүүхдэд зөв аав байх ёстой. Эмэгтэй хүнд зөв хань байх ёстой. Амьдралын хамгийн том шийдвэр бол хинтээ суух вэ гэдэг чинь чухал болохоос хэдэн настай хүүхд гаргаа, хэдэн настай хүнтэй суух мөх чинь тэр үл амар бичигдсэн юм огт биш шүү гэж хэлдэг байхгүй. Хамгийн их баярлдаг юм одоо ёстой сайн хүмүүжлтэй, сайн ээжийн гараар хүмүүжсэн сайн хүнтэй суулаа л гэж бодож исэн. Одоо бол үнэхээр ёо ёстой ямар азар манай хөшөөж би хөшөөж гэж ярьдаг гэсэн байхгүй. Хөшөөж тийм уужуу хүн байсан юм болоо гэж боддог. Аав ээжийнхээ ингэр дээр исэн айлын баг эрх охин байхгүй би. Тэнгүүтээ шууд ингээл нөхрийнхээ ингэр дээр очиж суудсан бас нэг айлын эрх эхнэр болчихгүй. Тэгж явж байгаад 3 жилийн дараа 2 дахь хүүхдээ гаргачихгүй. Тэгэл за одоо ерөөсөө болгоон байлаа одоо би чинь бүр ингээд зэвэрч гүйцлээ гингүүтээ магистр сураад за одоо л та ажил хийдэг хүн гээд оффист орох гэсэн нэг л болж өгөөг завдлан тухай үед болж өгөөг байхгүй тэнгүүтээ за яг хуваараа юм хийж үзьгээд 2 ч юм жижиг хувийн юм хийх гэж үзсэн. Тэгээ бас хоёулаа болж өгөөгүй. Тэгэл за одоо ерөөсөө ашиг дахиад хүүхд гаргая. Тэгээ 3 дахь гаргасан байхгүй. Тэгсэн чинь тэгээ ковид гараад тэгээд хүүхдээ гаргаад 4 дахь гараад тэгэл ерөөсөө ийм голдрол руу орсон. Ерөөсө 2 дахь хүүхдээ зэрэглэл хөө биш юм уу гэсэн. Бүр надтай нэг тийм хүнд орж ирсэн. Чи тэгэд нэрнгэсээ 4 охинтой юм уу? Тийм гэсэн. Нэг ч хүүгүй юу? Тэр хандлага нь бол надад амар эвгүй байсан. Тэгээд би одоо тэрийг ингээ очиргүй зарлангууд чи удлаа хөөгүй болохоор л тэгж ийн. Хүн надаас ингээ хөө нэхин штий таньдаг танихгүй ч нэ үнэхтэй байхгүй. Эхэндээ би дугаал орчихдог гэсэн. Тэгээд одоо болохоор ганц нэг хүнд хариу хэлдэг болчиход байгаа. Хүн л гаргая гэж дөрөв төрсөн болохоос хөөс гаргая гэж бодоогүй шүү гэж хэлчихдэг. Надад одоо хүү охин аль нь байсан ч адилхан л ахгүй юу. Уг нь бол маа нөхрөл ер нь өөрөө охины бүр улаан фэн. Манай адмууд ч гэсэн бүр улаан фэн ахгүй юу. Бүр ингээл ээ охин гэж баярлцаагаад байдаг байхгүй юу. Тэгээд ер нь тэрнийхэн ч юм уу дандаа охин заяадаг. Гэхдээ тэрэндээ л бүтээр хойлоо сэтгэл хангалуун байдаг уг нь. Маш зөвлө манай нөхөрчүүд хүүхдүүд рүү олигтойч мухаарч чадахгүй шүү дээ. Манай хүүхдүүд бол хизээж ааваасаа одоо айж мэд юм уу ингээд аавынхаа өгөнд орё ч юм уу тиймэрхүү стил байхгүй шүү дээ. Тэгэл нялцганаа л хоёулаа өөдөөдөөс хараад нялцнаа л гэж утгартай ер нь манай хүүхдүүд аавтайгаа. Ингээл 10 жилээ
ингээл амар сайн төгсөөл угаасаа амар ингээ багаасаа ангийн дараа мархаа гэл ингээл онц сурлагт явжсэн байхгүй. Эрт хүнтэй суугаал эрт хүүхд гаргаал нөгөө хэд маань гараанаас ойролцоос ирнэсээ ингээл лаглаг сургуулиудад ороод шууд ингээл гадагшаа төгсөнгүүтээ гадагшаа явж маагаал гой ажлуудад орвол тийм их сургуулийнхан ч гэсэн яг адилхан. Би их сургуулиас улаан дипломтой л төгсөжсэн байхгүй. Тэгэл тухайн үед би амар уналтанд орж ирсэн. Миний уналтын циклээс л та ер нь бол яа бүхэн ингээл ажиллаж амьдралаа л тийм нийгэм дотор яваал хамт олон олонтой ингээл амар өглөө болгон хангалал гарч марж байхад би ингээл амар гэртээ үлдэж мэлддэг. Тэгэл хичнээн ингээд надтай адилхан мянган ээжүүд хүүхдээ хараад үлдэж байгааг мэдчихсэн ч гэсэн би яг ойр ганцаараа юм шиг санагддаг уу зөндөө байсан. Энд чинь одоо ингээ хүүхдээ харж байгаа ээжүүд хамгийн ихэнд таарлтдаг л одоо уналтал гэж боддоо шүү дээ. Тухайн үед л хэцүү байснаас биш одоо л тэрийг за адилхан хөгжиж явж исэн байна. Би адилхан л карьер хөгжүүлж исэн юм байна гэж боддог одоо. Сүүлийн үед гарч байгаа хамгийн хэцүү юм болохоор энэ хүүхдийн дэлгэцний хэрэглээ байгаа тий. Тэгээ энэ дээр болохоор би амар чанга байхгүй юу. Хоёр том охиндоо гэхэд утсан дээр нь скрин тайм тавьсан байхгүй. Манай том гэхэд бол өдрийн 3 цаг үздэг. Ерөөсө 24 цагийн хугацаанд. Тэгээ аппликейшнүүд нь ингээд дандаа лимиттэй. Тэгээд хоёр дахь охин маань болохоор 2 цаг 20 минут үздэг байхгүй юу. Зөрчилтөө хүмүүсвэл мэддэг хэлэр чи ярина гэж уцаа гаргал гэсэн байхгүй юу. Нөгөө дэлснийхэн цагийг хасна. Жил болгоно 10 минут ч юм 15 минут нэмэгдэг байхгүй юу ер нь. Тэнгуута эсвэл тэрийг нэмэхгүй ч юм уу эсвэл яг ер нь л мэддэг хэлээр нь ярих гал үзчихдэг байхгүй юу. Тэгэл ярингууд ер нь хин хинтэй ойлголцоод амар байдаг. Гэхдээ би ер нь утас дэлгэснээс хол байлгая гэж бол бодохгүй байгаа. Ер нь л тэтэртэйгээ ойр байхын хувьд ойр байг технологиудын хөгжил дэвшлийг мэдээ явуучих хэрэгтэй байхгүй юу. Хүүхэд одоо яг энэ 900 л байгаа юм чи. Тэгтлээсээ тэрэндээ бас 100% яваа орчиж бас болохгүй байхгүй юу. Хүн нийгмийн амьтан учраас заавал эрүүл харилцаанд үжиж тархитлахын зөөр сэтгэн тий. Чихрийг л огт хордоггүй. Гэхдээ ер нь маш багаар өгдөг. Чихэр мухаа гэдээ ер нь бараг тэгээ өсгцэн. Тэнгүүт манай 3 том бол одоо ер нь бараг чихэддэггүй. Манай 2 том бол ундаач бараг уудаггүй. Бараг гэж бүр том охин бол бүр огт ундаа амсдагчгүй бүр. Бүх юмыг хорихгүй. Тэнгүүтээ бүх юмыг ихтүүлэхгүй. Тэгэл бүх юмдээ тэнцвэрийг барайл явж явах хэрэгтэй гэж боддог байхгүй юу. Айлын багууд гэдэг нь бол зөндөө юм дээр анзаарагддаг. Тэгтээ яг би нөхрөөс өдөө юм болохоор би үл нөхөртөө янз янзын юмнуудыг яг ээж автаа харьцаж байгаа юм шиг эрхлэл өнгөрчих юмнууд байлгүй байх. Уг мэдээж хосын зарчим дээр бол битээр янз бүрийн юмнууд хинт нь байдаг л байгаа хэл та. Манай нөхөр л одоо янз бүрийн юмыг бас дугаан өнгөрөөж юмнууд байдаг л. Надад ч гэсэн бол тэгсэд ингээд залхичтай юмнууд зөндөө байдаг. Тест твчих гэдэг чинь одоо сүүлийн үе жоох муухай сонсогдоод иж магадгүй л дээ. Гэхдээ тест твчих гэдэг юм бол бас нэг чухал хүнд байх ёстой ноёнороо гэж боддог байхгүй юу? Хүүхд ер нь дандаа юм амар юм гоё шил тойр шиг амьдрал дээр байх хэрэгтэй байхгүй. Мэдэл ах хэвээр. Одоо ингээ бүр хүнд хүчээр юм үзэхгүй штеп. Тэгэхэд яаж ч гэр бүл дотор юм үл ойлголцол байдаг. Эмэгтэй өөрийн гэсэн үзэл бодолтой, эрэгтэй өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой гэдэг тэр юм үзээсэй гэж боддог. Гэтэ би бол очиргүй амар ингээл байн галцаад байхгүй л дээ. Ер нь л тэгтээ яг гэр бүлийн чи хэрэлтэн муудалцсан. Өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж чадахгүйгээр өсчүүл яана. Тий. Одоо би хэрэлдэхгүй юм чинь би гэртээ ингээл энэ ингээ хэлсэн бол ингээл суужий гэдэг хүн болоод төсчүүл яана. Бас сонир шүү дээ. Би бол эхлээл амар нууж мод байсан юм. Тэгээ одоо хүүхдүүд өсвөр насны дэрэнгүүт үзэг гэж бодож байгаа. Гэтэ маа нөхөр хэрэлддэггүй юм л да. Би л орилоод идэв ер нь л. Хүүхд ер нь бол янз бүрийн тохиолдолд даван гарах чадвартай байхын тулд янз янз юм үзэх хэрэгтэй юм шиг байгаа. Дааж бид нарыг амар үзүүлэхгүй л байна л та тий. Өглөө хүртэл хүүхдүүдээ ингээл бүгд машинтай зөөгөөл
Одоо бүр автобусанд явуулах, гадаа даарах, өвлийн улирлыг мэдрүүлэх нь хүртэл амар багассан. Тэрэндээ бас би жоохон шүмжэлтэй л идэг. Гэхдээ за яах вэ ямар заавал над чиг үсэх халуутай биш юм уу л гэж бодож байгаа шүү дээ. Ер нь тэр кино хийдэг шалтгаан бол манай нөхөр зүгээр за окей би ээжтийнхээ зурсгал зориул юм хийчих гэсэн юм биш байхгүй юу. Зүгээр яаж тэр уу гашууг даван тулах вэ? Би яаж тэндээс холдох вэ? Тэр яг одоо яг анх хийж эхлэхэд нь анханасаа ярьж эхлэхэд нь би одоо за ингээл юм уу гашууга даван тулах гэж байгаа юм чинь юу исэн ч хүлэн зөвшөөрөл гэж ойлоо хин хин л тэгэж зүтгэж байгаа шүү дээ тий. Тэгэл юу исэн ч хүлэн зөвшөөрнө гэл ярьж эхлэхэд нь заатыг гэл бүх юм дээр нь заатыг гэл тэгээ тэр чинь нөгөө ер нь бол нэлээд том хэмжээний төслөөсөн баггүй юу? Заавал нэг гар хэрэгтэй байсан. Бүр зөвхөн гараас илүү ингээд нэг тарих заавал хажууд нь явахгүй болохгүй байсан. Тэгээд манай нөхрийн хувьд хамгийн их итгэж найдаж болох, хамгийн амархан итгэж болох нь миний хувьд ч гэсэн шүү дээ тий. Хамгийн ингээд итгэлтэй найдвартайгаар нөхөртөө найдаж болох нь би л байсан баггүй юу? Тэгээд хүчээрч гэхэд таашаа юм тэгэл гулсаар шууд яваад орцсон юм л та хамтдаа. Яг олоосын наадамд явхад киног ингэт юм билээ. Бүх кинонууд ч юм уу явахгүй ингээд одоо тэрөөшг ч юм уу яригдахгүй байгаа шалтгаан гэхлээр яг тэр наадамд явуулах тусгай дахиад нэг хүн байх хэрэгтэй байхгүй юу? Хитэн цагт ч хамаагүй босоод мэйлэнд хариу өгдөг. Тэнгүүт өдөржингөө ингээд цалингүй хамаагүй ингээд бүх кино наадмуудыг судалдаг. Энэ дэлхийд дээр чи 10,000 гаруй кино наадам байгаа байхгүй юу? Манай кино алинд нь нийцэх вэ гэдгийг бүгдийг ингээд судалж чадхаар одоо тий цаг зав зориулах үс хэмжээний хүн хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэрийн дараа ингээ киногийн маань явуулаад өгөөч гэсэн хүмүүс одоо бас бишгүй ирсэн. Тэгээ би үүдсэн дандаа хэлээ явуулт. Би бол энд ингээ цаг зарцуулнаа. Гэхдээ би ингээ зүгээр зарцуулахад надад сонио. Тэгтлээсээ би үр дүн тодорхойгүй юмд би чамаас цалиавэ гэх бас сонио. Тэнгүүд бас тэр наадмаа чинь бүгдөө ингээ мөнгөөр бүртгүүлнэ штэ. Тэнгүүд би хүнээс мөнгө авангуутлаа нөгөөд рүү чинь мөнгнүүдээ аваад чи хийчихэнгүүт тэр хүн надад айгүйх мөнгө өгсөн байж чи ягаад нэг наадам тэнцвүүлэхгүй байгаа ингэж хэлж магадгүй сонирм واخгүй. Тэнгүүт тэрөөрөө орсон нь болохоор яалтч байхгүй. Би өөрөө л тэрийг хийх учраас надаас өөр тэгж найдах хүн байхгүй юм чинь ямар ч аргагүй л нөхцөл байдлаас нь л да. Тэрээс хойш манай Хади хаан Pictures компани гэдэг яг кино урлагийн чиглэлээр дэлгэцийн уран бүтээлнүүд хийдэг компанитай болсон битээр. Заримдаа нөгөө нэг шантраад идэг юмнууд байдаг байхгүй. Ажил дээр ойлголцохгүй байгаа юмнасаа болоод би тэгвэл болчих гэж ер нь нэг бас тэгдэг тохиолдлууд байна. Манай нөхөрч гэсэн бас хажууд нэг хүн гарч ирэл цагчаг гэдэг бас амаргүй байдаг л хэлгүүдээ тий. Би энийг чи хайлаа гэж цаас мас шидэд байх хэцүү л идэг байлгүй. Би нөгөө бичиг цаасныхаа бүх юмнуудыг хариуцж явна. Одоо бол ямар ч одоо хувь хүн байсан, компани байсан ч гэсэн бичиг цаасны харилцаагүйгээр ерөөсөө ажил явахаа болцсон шүү дээ тий. Тэгэл бүх юмнуудаа хариуцаал явдаг. Манай нөхөр тэрийг бол таг 0. Угаасаа ингээд нэг юмдаа л анхаарах нь чухал байгаа байхгүй. Тэг түүнээс хажууд нь дахиад нэг альбом бичиг биччихээ ч юм уу тийм сурах тэр хүн шаардлага байхгүй. Тэгэл би одоо хайчвал миний нөхөр зайлвал тэгэл хоёулаа ер нь айгүй хинхнийхээ хамааралтай л хоёр хүн л дээ. Угаасаа бүх талаараа. Мэргэжлэр ерөөсөө ажиллаж үзээгүй. Сая нодлонгоос хойш мэргэжлийнхэн яг индексээр нөгөө төрийн албаагчид шалгалт өгөөд яамд орж үзье гэж бодоод дуулан төрийн албаагчид шалгалт өгөөд тэнцэж мэдсэн. Тэгээ дараа нь тусгай шалгалтын нөгөө бас би уулын тэнцсэн. Компани дээр менежер идэх байхгүй. Тэгээд компани дээр нэр нь гарч ирж байгаа шалтгаанаар аваагүй. Тэгээ би ер нь бол тэр бодлоо орхисон. За заашиг болохгүй юм байлгүй. Тэгэл ингээл нөхөртөө хамт юм аа хийгээд зүтгэжэл гэж байгаа юм билгүй л гэж бодсон шүү.